За сайн байцгаана уу. Ингээд дэлхийн мөнгөний сейф Швейцар улсаас та бүхэндээ мэдчилж байна. Тэгээд нэн тэргуунд бол та бүхэнд бас би Монгол улсынхаа далбайг харуулъя. За энэ бол одоо Европ ТV-ийн нэгдсэн үндэсний байгууллагын төв Швейцар улсад байдаг. Тэр цаанаасаа 3-т камерт харагдах нүггүй юу. Ингээд Монгол улсын маань бас сайхан далбай байна. Ягаад гэвэл бид нар чинь өөрөө нүүбийн гишүүн улс. Тэгээд ягаад ингээд ерөнхийдөө Швейцар улсыг дэлхийн мөнгөний сейф гэж чинь гэхлээр энэ бол маш онцлогтой. Одоо ингээд энэ Швейцар улс маань бол Европын холбоонд ордоггүй. НАТОгийн гишүүн улс биш. Тэгээ НАТОд ордоггүй. За яагаад юм бэ гэхлээр ерөөсөө энэ Швейцар бол энэ Европт маш том юм гол барьж байгаа бодлого бол ерөөсөө эрт үеэсээ бол төвийг сахиулсан. Ямар нэгэн улсын талд ордоггүй. Яг төвийг сахидаг, маш тогтвортой засагтай, зөв системтэй. За тийм учраас бол ингээд Швейцар улсад бол хүмүүс итгэж дэлхийн баячууд, томчууд итгэж бол ингэж мөнгө хадгалуулдаг ийм улсан байгаамаа. За тэгээд мэдээж бол та бүхэнд би Францд явж байхдаа хэлсэн манай аялын ивент итгэгч PC Mall-ын маань малгай ингээд Женевт хурж ирсэн байгаа. Бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-аас. Ингээд PC Mall-оо сайхан өмсөд явна. За мөн бол миний аяллаа бас ивент итгэгч Игүнэ AI. Тэгээ та бүхнийг Игүнэгээ гар утсан дээрээ татаад маш сайн ашиглаж байгаа бох гэж бодож байна. Мөн дээр нь Швейцар улсын талаарх бас дэлгэрэнгүй мэдээлэлгээ та бүхэн Игүнэ AI-аас бас асуугаад мэдэх боломжтой. Монгол хиймэл оюун Игүнэ чат аппликейшнтай боллоо. За тэгээд Швейцар улсад бол та хэдийн бас таньдаг болсон нэг манай 10 жилийн найз маань байгаа. Ингээд за сайн уу мөхөө юу вэ? Сайн уу? Сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн минь найз. За тавтан мөрөж Женевт ямар ч өнөөдөр ингээд найзгаа ирсэн амар баяртай байна. Тэгээ бид хоёр ингээд Женевээс хөдлөөд ерөнхийдөө Европын нэг 12-3 орноор хамж явъя гэж ярьсан байгаа. Тэгээд бид хоёр одоо тэгээд Женевийг үзчихэд маргааш өглөө Женевийн бас нэг айгүй гоё байгальтай газруудаар явъя гэж ярьж байгаа. За ингээд баярлалаа. За ингээд одоо бол мөнхөө маань машинтайгаа тэгээд бид хоёр бол энэ баруун Европыг бол бац болно. За тэгээд яг энэ нэгдсэн үндэсний байгууллагын маань байрны яг өөдөөс нь хараад нэг ийм том сандал байдаг. За тэгээд энэ бол маш алдартай тийм ээ. Энэ Швейцарт ирсэн маш олон хүмүүс зургаад аруулсан байдаг энэ ч. За энэ яг ямар учиртай вэ гэхлээр энэ дайнаас болж тийм ээ энэ мин дэсрэх бөмбөгөнд ингээд тахир дутуу болсон амиа алдсан хүмүүсийг сануулж одоо яг энэ нүүбийн байрны үүдэнд ингэж тавьж байгаа. Яагаад вэ гэхлээр дайны шийдвэр энчээ гардаг. Дайны хохирол бол энчээ ингэж үлддэгэ гэдэг ийм санаа. Өөрөөр хэлбэл энэ сандал бол энгийн амьдрал нэг хүлэн нэг нь хуурцсан ийм байгаа нь бол бэртэл гэмтэл тийм ээ. Одоо зовлон шаналлыг бол хэлж байгаа. За ийм илэрхийлсэн утгатай бас ийм сандлаар бас эхэлж байна. За тэгээд сонирхолтой юм харуулъя. Яг одоо энэ ингээд Женевийн төвд явж штэ нүүбийн барьнаачууд. Тэнгүүд энд ингээд хоньнууд бэлчиж байгаа үз. Одоо ингээд тэр хараа. Дахиад тийч ингээд баахан хоньнууд. За энэ ямар учиртай вэ гэхээр Швейцар улс бол нөгөө байгалыг яг байгалаар нь маш их хайрлаж хамгаалдаг. Тэгээ яагаад энд ийм хонь бэлчээд байна гэхлээр байна штэ. Одоо юу яаж байгаа гэсэн үг. Энийг нөгөө зүлэг ногоо байна штэ тий. Зүлэг мүлэг тэгшлэхэд ийм нөгөө машинаар тэгшлэхээр тэр нөгөө доторх нөгөө ургамал шавж мөвжин гимтдэг гэд. Тэгээд ийм байгалийн аргаар нь ингэж одоо зүлгийг арчилж байгаа гэсэн үг. Ийм хонь байлгаж. Дээр нь энэ бол нөгөө одоо юуны сэтгэл зүйд нөгөө амгалан тайван бас ийм орчинг уур амьсгалыг бий болгоно гэж үзэж ингээд бол бас энэ чинь ийм хонь ингээд бэлчээгээд байж байгаатай таарлаа. За тэгээд мэдээж нийтийн тээвэр энтер бол их сайн хөгжсөн. Одоо энэ замын нэгдүгээрийг нь бол зөвхөн автобус, такси болон ундаг дугуй явна гэж байгаа. За тэгээд мэдээж метротой, трамтай тийм ээ нийтийн тээвэр бол маш сайн хөгжсөн. За тэгээд орлогын хувьд бол Швейцар улс маань бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэрээ Монгол улсаас 15-аас 20 дахин өндөр байдаг. Ингээд хэлбэлзээд жилээрээ. Яг тэр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн орлого ийм өндрийг нөгөө зардалтай харьцуулсан хамгийн нөгөө бодит юу байдаг? Одоо дүн. Өөрөөр хэлбэл энэ ч дэлхийн хамгийн өндөр өртөгтэй улсуудын нэг. Сингапур, Швейцар хоёр ерөнхийдөө ээлжилдэг. Мөн дээр нь
дэлхийн хамгийн өндөр орлоготой хүмүүсийн нэг. Тэгэхээр орлого өндөр, зардал өндөр. Ингээд нөгөө орлого зардал хоёрыг харьцуулаад одоо яг тэр олж байгаа орлогоор энд нөгөө худалдаа авах чадварынх нь индекс ямар байна гэдгээр дүгнэхээр Монгол улсаас 6 дахин өндөр. За тэгэхээр энэ өндөр нөгөө одоо орлоготой мөртлөө өндөр өртөгтэй болохоор тэгээ яг энэ өндөр өртгөнд юу байна гэхлээр одоо ийм нөгөө нэг чанартай амьдрал, сайн боловсрол, эрүүл мэндийн даатгал, стрессгүй ийм гоё ногоон хот тийм ээ. За тэгэл амьдрахад таатай бүх орчин бол ингэж бүрдэж байгаамаа. За ингээд улаан загалмайн музей дээр ирлээ. Тэгээд улаан загалмайн төв байгууллага бол яг Швейцарт байдаг. Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн төв байгууллага Швейцарт байдаг. Тэгээд яагаад вэ гэхлээр одоо манайхан нөгөө улаан загалмайгийн талаар бас нэг юм нэгдсэн ойлголт авах хэрэгтэй юм билэ. Улаан загалмай бол зөвхөн хүний төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл одоо ингээд сая Орос Украины дайн болж штэ тий. Улаан загалмай бол төвийг цагсан бүх юм дээр тийм байр суурьтай. Өөрөөр хэлбэл Оросын барьцаалагдсан цэргүүд одоо тий зодуужнуудыг дарамтлуулж одоо хүний их зөрчигдөж өвдөж хавдж гинүү гэдэг тэр улаан загалмай нэвтэрж орж одоо шалгадаг үнэлт дүнэлт өгдөг. За мөн Украины цэргүүд дээр мөн адилхан. Одоо энэ дайн тулаан болоход хоёр улсын альнийхэн ч талд орохгүй, аль ч засгийн газар, аль ч шашны талд орохгүй зөвхөн нөгөө гол суурь нь бол тэр хүний эрүүл мэнд юу болж байна гэдэг одоо энэ дээр нь анхаардаг ийм тусламжийн байгууллага. За тэгээ яагаад ингээд энэ Швейцарт байна гэхлээр би ихэнд хэлсэн тийм ээ. Швейцар бол дэлхийн мөнгөний сейф. Тийм учраас бүх юм дээр ийм нейтрал төвийг сахисан бодлого баримталдаг. Тэгээ энэ улаан загалмай нийгэмлэгч гэсэн яг төвийг сахидаг. Зөвхөн одоо жишээ нь ингээд бага улс орон хоорондоо байлдахад тэр улсууд ямар ч хамаахгүй. Тэр улсуудын байлдсан цэргүүд, олгогдсон цэргүүд тэнд зов чаналж байгаа ард иргэд тийшэл зөвхөн анхаардаг. Ялгаж харьцахгүйгээр. За ийм бас онцлогтой улс юм байгаамаа. За тэгээд Швейцар улс маань зөвхөн дэлхийн мөнгөний сейф төв байгаад бас зогсохгүй. Дэлхийн шинжлэх ухааны төв байдаг. За энэ бол одоо би яг одоо CERN гэдэг газар ирсэн байна. Яг нь энэ бол ингээд Европын улсуудын ийм нэгдсэн одоо шинжлэх ухаан тийм ээ суур судалгааны кампус гэж байгаа боловч энэчээ бол одоо энэ бидний амьдарч байгаа цэнхэр гариг дэлхий тийм ээ 110 гаруй улсын 10,000 гаруй одоо судлаач эрдэмтнүүд яг энэ кампуст 10,000 одоо хүн амтай ерөнхийдөө энийг бол ингээд бараг хот гэж ойлгох шүү дээ тийм ээ 10,000 хүн амтай ийм том одоо суур шинжлэх ухааны судалгааны кампус байна. Тэр тусмаа бол нөгөө одоо яг тийм ээ бидний амьдарч байгаа энэ дэлхий яг яаж одоо ажилтгийг энэ дэлхий яаж бүтдгийг тийм ээ ингээд энэ шинжлэх ухааны энэ бүх суур онол судалгаанууд бол энчнээс ингэж гарч бий болдог. Тэгээ энийг бол одоо ямар нэгэн байдлаар нөгөө дайн маань цөмийн зэвсэг мэвсгийн тийм ерөөсөө зориултаар биш. Зөвхөн шинжлэх ухааны ийм ил тод дэлхийн одоо ийм нээлтүүдийг бий болгодог. Тэгээд яагаад энийг бас ингээд яг Швейцарт энэ төвийг ингэж байгуулж дэлхийн бүх эрдэмтэн шинжлэх ухааныг энд нэгтгэж чадчихна гэхээр дахиад би блогийн ихэнд хэлсэн Швейцар улс бол төвийг сахидаг бусдын итгэлийг дааж хүлээц болох үс тийм бодлоготой, системтэй, зарчимтай, хуультай, төртэй, ардчлалтай улс. Тийм учраас бол энэ чинь ингээд дэлхийн шинжлэх ухааны төв ингээд бий болж одоо ингээд энэ бол надад үнэхээр бас гоё бүр санагдаж байна. Би яг Швейцарт одоо ирээд тийм ээ ялангуяа би энэ Европын явсан улсуудаас хамгийн надад бүр чухал ач холбогдолтой хамгийн чухал зүйл бол яг энэ юм байна гэж би ерөнхийдөө дүгнэлээ. Бахархаж байна Швейцар улсаар. За энэ тэгээд дотор нь бас ингээд чөлөөтэй ороод энэ музейг ингээд үн төлбөргүй үзүүлт юм байна. Тэгээд хүүхдүүд энэ төр айгүйх байгаа. За ийм шинжлэх ухаан сонирхолтой болгож ш. Тэгээд улс оронд бол энэ шинжлэх ухаандаа мөнгө зарцуулж ийшээгээ анхаарна гэдэг үнэхээр чухал юм билээ гэдэг би бүр айгуусаа ойлгосон. Би Эмиратад очиж ирсэн. Одоо би удахгүй болсон Европоос гараад Катар руу очино. Тэгээ энэ улсуудын бодлогыг харахаар байгалийн баялгаа маш сайн ухаалгаар ашиглаад тэр олсон мөнгөөрөө ерөөсөө хойч үедээ мэдлэг боловсрал, шинжлэх ухаан, өндөр технологи, техник үлдээл гэж одоо бодлого нь гардаг юм бэл. Одоо Эмират тийм, Катар улс тийм гэж би уншижсэн. Ерөөсөө энэ шавхагддаг баялагийг бол хойч үедээ үлдээх чухал биш. Ийм мэдлэг, шинжлэх ухаан,
боловсролыг үлдээнэ гэдэг. Тэгээ миний бас өмнө явж ирсэн улсуудаас та бүхэн харсан бах дэлхийн хамгийн аз жаргалтай өндөр хөгжсөн улс орнууд бол ерөөсөө л энэ шинжлэх ухаан боловсрол байдгийн билээ шүү. За одоо тэгээд энэ шинжлэх ухааны кампус маань ингээд энэ газар доогуур энэ хараа ийм том одоо энэ физикийн нөгөө нэг туршилтууд хийн. Тэгээд одоо ер нь манай Монгол улс маань энэ шинжлэх ухаанд анхаарч ингэж иргэдээ ядаж мэдээлжүүлэхгүй бол одоо яг энэчнээс ч л нөгөө физик цөмийн суурьуд нөгөө уран ингээд энэ яаж ашигладаг олборлдог тэрний чинь суур шинжлэх ухаанууд нь энэчнээс гарч байгаа ш. Тэгээд ингээд мэдээлжүүлэхгүй бол нөгөө 8 одоо хөлтөө ишиг хургахны яриа чинь ингээд өчнөө олон жил ингэж явсаар бид маш олон юм хөгжлийн боломжуудаа алдаад байна шүү дээ. Иргэдтэй ямар ч юм нөгөө шинжлэх ухаан боловсрол танин мэдэх хүн ойлголт байхгүй. Тэгэл таг харанхуй фэйсбүүкийн хар мэдээ энэ тентхийн явуулгаар ингээ өнөөдрийн хүртэл бид нар ийм үнэхээр яг энэ талдаа бол бид нар амар хоцорж байгаа шүү. За тэгээд энэ том шинжлэх ухааны кампуст маань бас манай Монгол улсын нэг эрдэмтэн бол бас ажилтгийн билээ. Гэхдээ би тэр хүнтэй холбогдох нөгөө контакт юмыг нь олж чадаагүй. Тэгээ уг нь олсон бол урьдчилж бас холбогдоод бас нэг яриа дээр авсан бол бас зүгээр байлаа. Тэгээ дараа бас уулзаж ярилцах боломж гарах байлгүй дээ. За би одоо яг ингээд нөгөө энэ том яг алдартай нөгөө дэлхийн том судалгааны кампусаа ингээд энэ VR шилээр доторхыг ингээд яг л бодиттой юм шиг гоё харж чинь. Тэгээд улсын хөгжил бол иргэний хүний хөгжил үт юм билээ. Тэгээ иргэд маань мэддэгтэй боловсролтой хүнээ хөгжүүлж чадах юм бол бид нар бол маш богино хугацаанд нэг шинжлэх ухаанчаар нэг 3-4 том төслийг хөдөлгөөл авилгаа зогсооход Монгол улс маань бол маш богино хугацаанд бол дэлхийн эхний 20-30 улс бол болох юм бүрэн боломжтой бол байгаад байгаамаа. Энийг бол үнэхээр аюул сэтгэл зүгшнээс ойлгож байгаа. Тэг үнэхээр энэ шинжлэх ухаан боловсрол гэдэг юм бол хүний хөгжил гэдэг юм бол хамгийн чухал байна. За тэгээд нар жаргасны дараах Женев маань бол ингэж харагдсан юм байна. Тэгээд та бүхэн харж байгаа бол энэ Hublot, Rolex, Patek Philippe гэдэг энэ нөгөө Швейцар бол цагийг бол тултал чанартай хийж чаддаг гол бас брэнд бүтээгдэхүүний нэг те. Тэгээд брэндүүд байна. Дээр нь бол одоо жуулчид энийг ирж маш их үздэг юм байна. Энэ цэцгэн цаг гэдэг. Тэгээ энэ яг бүгд ийм амьд цэцэг тэгээд ийм цаг байдаг. За тэгээд энийг бас ирсэн жуулчид их гадны жуулчид их үздэг юм байна. Тэгээ ер нь бол хот маань бол их сайхан нам гүм гоё байна. За тэгээд Женев хотод бол энэ Женев нуур гэж байгаа. Тэгээд энэ нуур бол Европын хамгийн цэнгэг нуур. Тэгээд энэ нуурнаас бол усыг татаад тэгээд ингээд цэвэршүүлээд ариутгаад лабораторийн хяналтанд тэгээд ер нь бол энэ Швейцарт нөгөө усны хяналт бол маш хатуу юм байна л да. Маш эрүүл ус хэрэглэх ёстой. Тэгээд нөгөө би бас ихэнд хэлжсэн те нөгөө амьдралын үртэг өндөр тийм учраас амьдралын чанар стандарт бол маш сайн гэж. За тэгээд ийм гоё бас нууран дээр ирлээ. Ер нь бол миний явж исэн өмнө усудаас хот доторх одоо нуур эсвэл далайн хэрэг энэ төр бол заваан байдаг. Энэ бол ингээд орой харанхуй байлаа гэхэд ингээд ер нь бол тунгалаг нэвт харагдаж штэ. Тэгээд ийм гоё бас нуур байна. За тэгээд одоо ч юм бол ингээд өвлийн үйлрэл. Тэгтээ бол нэг Монголын намар шиг Парис бас тийм байсан. За ингээд энэ гоё нууран дээр мөнхөө намайг дагуулan ирлээ гэж. Циркийн уран бүтээлч тийм ээ. За ингээд та бүхэн Монгол иргэнтэйгээ танилцуулъя. За намайг Мегмар сайхан гэдэг одоо циркийн урлагаар 34 жил одоо хичээллээд үзүүлээд одоо тоглоод явж байна. Тэгээ одоо сүүлийн маань тоглолт одоо энд болоод явж байна. Ямарс үргэлжлээд дараагийн тоглолт маань магадгүй ахаад эндээ ч ирэх боломжтой байгаа. Ер нь одоогоор дараагийн жилийн гэрээ контрактыг ярьсан шүү дээ.
Та тэгээд одоо ингээд ер нь улс орон тойроод ингээд юу байгаа явчихдаг те тоглолтоо гээд. Тий, ер нь бол яг одоо 20 30 насны үедээ бол би ч одоо ерөөсөө бүр Европт тэр чигээр баг амьдардаг байсан. Одоо бол гэр бүлтэй мэдээж 4 хүүхэдтэй юм чинь бас хамаагүй тэгээд гэр бүлээ хаяа яваад иж болохгүй тэгээд яг хаа зөвхөн нэг өвлийн тоглолт гаргахлаар тоглолцоо тэгээ бос цагт нь одоо 90 30 тий хаяа нэг гоё гала тоглолт гаруул тоглолцоо тэгээ бос үед нь бол гэр бүлийнхэнтэйгээ байдаг. За тэгээд ахаа их гоё санагдлаа. Одоо бас ингээд Монгол хүнийхээ үзүүлбэрийг үзээд бас ингээд Монгол улсынхаа нэрийг гаргаад явж байгаад маш их баярлалаа. Ингээд таны ажил амжилт хүсье. За баярлалаа. За би бас өөрөө чи ажилд амжилт хүсье. Өөрөө чи влог их үнэхээр сонирхолтой сонин бичлэг оруулдаг. Тэр чи бас аягүй сонирхолтой байдаг. Тэгээд өөрт чи ч гэсэн одоо цааш тийч уран бүтээл ажил үүсдэг хамгийн сайн бүхнийг хүсье. За маш их баярлалаа. За тэгээд яг ингээд саяны циркийн маань гадаа бол ийм тоглоомнууд байна хүүхдүүдийн. Тэгээд одоо нөгөө Крисмасын баяр болох гэж байгаа болохоор энэ бичлэг маань бол ер нь 1 сарын сүүлээр орох. Одоо бол би 12 сарын 20-ны өдөр Швейцар улсад явж байна. Тэгээд Крисмасын баяр зориулаад бол одоо бас ийм юунууд гаргасан юм байна. Тэгээд саяны Монгол ах маань бол яг ажлынхаа дундуур нь гарч ирээд ингээд гэс бас яриа өгч байгаа. Тэгээд юу яат юм бэ? Энэ нүгэ явчихдаг юм байна. Энэ цирк нь нүгээд энэ тэнд очиод ингээд үзүүлбэр үзүүлээд явдаг. Тэгээд би өмнө нь юу яаж исэн? Өмнөд Африк руу явж байгаа гэдэг нэг Монголын циркийн нэг охин байсан. Тэр Өмнөд Африкийн циркэд очиод Европоор тойрч бас аялал тоглолт хийдэг гэдэг тийм ажилд ороод явж байгаа гэдэг. Одоо ч Өмнөд Африкта байгаа бах. Тэгээ энд бас ингээд манай Монголын маань нэгэн ах бас тийм ээ. Ингээд бас сайхан Швейцарын циркэд байж байна. Тэгээд ер нь бол яг ийм авиас манайх аягүй сайн би Карибын улсад явж байхад бас нэг Кариб юуны Доминикийн иргэн надад хэлжсэн. Тэр ингээд явдаг усан онгоцны аялал байдаг шүү дээ. Круиз аялал. Тэнцэнийн ингээд нэг анхны удаа Монгол хоёр эмэгтэйг харсан гэд нөгөө уран нугараад нэг нум сум харуулдаг шүү дээ хөлөөрөө те. Тэгээс та Монгол хүмүүс үнэхээр гайхалтай энэ төр гээд би яг тэрийг үзээд биширсэн энэ төр гээд хэлчихсэн. Тэгээд бидэрт бол ийм авиас бол байна. Маш олон зүйлээс бид нар харж болж байна. Тэгээд гол нь Монгол маань одоо цирк байгаа билүү? Ямар ч байхгүй болцсон. Тэгээд саяны баригдсан цирк маань яг циркийн зорилгоор ажиллаж байгаа билүү? Тэрийг бас би сайн мэдээлэл өгөн. Тэгээд та бүхэн доор комментээр бичээрэй. За ингээд өглөө болсон байна. Тэгээд мөнхөө мэн намайг ийм гоё бас усан ориглуур дээр авчирлаа. Энэ бол айгүй гоё юм байна уу? Айгүй өндөр ийм оргилсон усан ориглуур байна. Тэгээд одоо бит хоёр ингээд замдаа гарч ийн. Швейцарын нөгөө гоё байгаль болон тэгэл ингээд Лихтенштейн, Итали, Испани гэл ингээд тойрол Голланд, Малланд, Бельги, Мэлэг гэд ингээд явхаар холын аян замд гарч байна. За ингээд замдаан явсаар байна. Тэгээд амар манантай биш юу? Хоёр тал зам ерөөс харагдахгүй. Энэ хэсэг ер нь байнгын манантай гэдэг юм өгшөө. Үгүй энэ байнгын мантай байхгүй. Энэ өнөөдөр 7 хоногийн өмнөөс л ингэж мантай байгаа гэдэг. Тэгээд одоо нэг гоё газруудаар явхаар одоо гоё харагдахгүй болов гэж найж энэ даа. Тэгээд амар мантай боломжтой. Харин тийм байх тий. Хурдаас явахгүй л. За одоо бит хоёр ингээд Швейцарын яг нийслэл хот буюу Берн дээр нь ирсэн байна. Тэгээд би ингээд миний нөгөө өмнөх явсан Европын улсуудад төрсэн сэтгэгдэл энэ Швейцар бас үнэхээр өөр юм байна. Айгүй тийм гоё юм байна. Энэ орчин бол ингээд явхад ямар гоё юм бэ? Би яг одоо л яг энэ Швейцарт нэг тийм Европын улсуудаас хамгийн гоё тийм мэдрэмжээ авч байна. Тэгээд биш үү? Одоогийн энэ Берн хотод ирсэн газар энэ бол Эйнштейний гэр юм байна. Эйнштейн бол бас Швейцарын иргэншилтэй байсан. Иргэншлээ 4 байсан билүү 5 байсан байдаг. Тэгээд ер нь бол энэ дэлхий дээр ингээд маш олон содон хүмүүс төрдөгтэй. Анх ингээл чулуун зэвсгийн үе мүе гэж байж итл нэрийг мэдхгүй нэг хүн ямар ч байсан гал асаадаг юм нээсэн. Гал асаадаг. Тэгээд тэр гал асааснараа хүмүүс ингээд магцах чанж иддэг болоод нэг дэлхийн хүмүүсийн амьдралын хөвшил өөрчлөгдсөн шүү дээ, тий. Тэр шиг ийм маш олон цаг үед эрдэмтдүүд төрж исэн. Тэрний нэг бол энэ Эйнштейн. Тэгээ яг энэ гэр нь байсан.
Тэгээ энэчнээ ингээд одоо юу яаж исэн байна? Хайцангуй онолыг боловсруулж исэн ийм гоё газар ирлээ. Надад энэ Швейцарын бас онцгой нэг таалагдаад байгаа юм ийм шинжлэх ухааны зүйлсүүд айгүй ихтэй байгаа. Энэ нь бол надад бүр айгүй гоё санагдчихэв. Тэгээ орчин цагийн онцгой хүмүүс бол одоо ингээд Марк Зукерберг тийм ээ. За одоо ингээд Элон Маск энтерч байд юм ингээд бидний амьдралын хөвшлийг бол эрс өөрчилсөн шүү дээ. Тэгээ одоо цагийн Эйнштейнүүд бас байгаа. Тэгэл 100 200 жилийн дараа түүхэнд үлдэн энэ анхны интернетийг зохиосон ухаалаг гар утас тийм ээ. За тэгэл энэ сансраас энэ Starlink интернетийг шууд сансраас холбож байгаа энэ төр бол нийтдээ ингээд энэ улс орны модель хувь тавилан болон дэлхийг ингээд тэр чигтээ ингээд өөрчилж байгаа байхгүй юу? Хиймэл оюун моюун гэдэг. За яг тэр шиг эрт цагийн ийм мундаг дэлхийн соёлыг өөрчилсөн хүний гэрийн гадаа ирж гоё инээрэг авлаа. За тэгээд энд ийм гоё цаг байна. Ингээд алтан бүрмэлтэй юм байна тоонууд нь. Тэд нар алтан малтан нэг сонирн биш. Хамгийн гол нь юу гэхээр энэ доотлын цаг нь одон орны цагийн юм байна шүү дээ. Нөгөө нар сар марны байрлал мэрлийг илэрхийлдэг те. Тэгээд энэ хүүхэлтэй энэ нь бас бүжгэлдэг юм байна. Тэгээд энэ бас айгүй гоё хэсэг байна шүү. За баярлалаа гүшээ. Үнэхээр бас Швейцар их таалагдж эхэлж шүү. За тэгээд байгалийн зураг бол бас үнэхээр гоё харагдаж байна. Энэ байгаль гоёос гадна одоо энэ ингээд манайхаа айлууд гэд боддоо. Яг энэ гоё юм нуурын ирэг дээр тэгээ энэ дээр бас айлууд байна. Тэрүүгээр дүүрэн айл байна. Тэгээ яг энд байгаа айл бол бас үнэхээр гоё аз жаргалтай амьдралын орчин бол мөн байна. Ямар гоё нуур вэ энэ. За тэгээд энэ Берн хотоос гараад явхад харж байгаа энэ нуур бол маш гоё цэнгэг нуур байна. Тэгээд хамгийн надад гоё санагдж байгаа нь тэнд амьдарч байгаа айлууд маш гоё юм ёстой аз жаргалтай амьдарч байгаа. Одоо энэ чинь өндөр орлоготой хүмүүс тийм ээ ийм гоё байгальтай амьдарч байна. Тэгээд Монголд маань бол бас ийм байгалийн өгдлүүд нь байгаад байдаг. Даанч маш хол явж ямар ч дэд бүтцгүй газар байгаад байгаа. Тэр байгаль дээр бид нар одоо ийм хот моттой бол ингээл бас л ийм Швейцарынхаа байгальд амьдардаг швейцарууд шиг ууг нь бас амьдрах боломж байгаа ч юм шиг санагдаад байх юм. Юу гэж бодож ирмэх вэ тийм үү? Тэгэлгүй яах вэ? За тэгээ Сан Битус буюу Гиген Битус гэдэг лам амьдарч исэн түүхтэй нэг ийм байгалийн үзэсгэлэнт газар байна. Тэг үнэхээр бас гоё юм байна уу? Яг энэ нь бол айгүй тийм гоё мэдрэмж авч шít. Ийшээ ингээл хараал зогсох тийм ээ. Тэгээд энэ ч ийм гоё хүрхрээтэй дээрээ энэ агууруу ингээд бас явж орж үзэж болох юм байна. Тэгээ үүнээс нэг юм их анзаарагдаж ойлгогдож байна. Швейцар бол гоё байгальтай. Тэгээ гоё байгальтайгаа яг гоё юм юу болгож байгаа байхгүй. Амьдрах орчин болгоод байгаа байхгүй. Одоо ингээд тэр дээр байгаа энэ хадны наанууд ингээ маш их хамгаалтууд хийж өгсөн байна. Тэжээрээс нь чулуу унан нурн юм болно шүү дээ тий. Ер нь ингээ сая зам дагуу ингээ машинтай явхад бас гой байгальтуудтай ийм зүйлсүүдийг их бас хийсэн байж тээ байгалийн юуг нь алдагдуулахгүйгээр одоо энэ минь ингээд хоёр талын нэг далан шиг тийм ээ яг ингээд байгалийн чулуугаар нь гих мэтчлэн бол бас их гоё нэмэлт ийм нөгөө тохиолтууд хийсэн байдаг юм байна. Тэгээ үнэхээр бол гоё байна уу? Яг энэ зогсоод ингээ харахад бол маш гоё байгалийн тогтцсон байна. За ингээд Латер Брюнегийн нөгөө гоё хүрхрээн дээр ирлээ. Тэгээ энэ бол өндөр маш гоё хүрхрээ байна. Тэгээ хамгийн жишээлбэл гол зүйл нь юу вэ гэхэлэр шүү дээ. За яг хөө иймэрхүү хүрхрээ ингээд одоо мэдээж өөр улсуудад бол зөндөө байдаг тийм ээ. Гэхдээ Швейцар яаж юм гэхэлэр одоо энүүгээр ингэж алхаж яваад энэ ардуур нь ингээд энэ хүрхрээнийхээ яг ардуур нь юм алхдаг юм гоё зам нээсэн байгаа байхгүй юу. Гэхдээ өнөөдөр бол энэ хаалттай байгаа юм байна. Ягаад гэхэлэр нөгөө одоо ч нөгөө өвлөлийн үйлрэл болохоор ийшээгээ бас янз бүрийн халтаргаа юмнаас сэргийлээд ингээд хаацсан байгаа юм байна. Хэрвээ би 100 ирсэн бол яг энэ хүрхрээний цаагуур нь алхах байлаа. Тэгээ үүнээс яг хэлэх гээд байгаа санаа Швейцар бол яхаар гүнхэр гоё байгальтай. Гэхдээ тэр байгалаа ингэж гоё юм аялал жуулчлал тий явах юм гоё эргэлтэнд оруулаад байгаа байхгүй. Дээр нь ийм гоё амьдрах ийм орчин дэд бүтцүүттэй. Тэгээ ерөөсөө л энэ гоё байгальтай ингээд амьдарч идэг ийм сайхан улс байна. Одоо ингээд энд нэг тарам явж байгааз энэ тарам бол ингээд уул руу дээшээгээ гардаг. Ягаад гэвэл тэнцээ энэ айлууд амьдарч байгаа байхгүй. Тэгээ дээшээ машин бол гарахыг ингээд
хоригддаг тий. Тэгээд ийм тараамаар зөвхөн ингэж дээшээгээ гэрлүүгээ явдаг тий. Тэгэхээр энэ байгалаа бол ингээд яг байгалийнхаа унган гоё төрхөөр нь яалтчгүй ингээд гоё ийм амьдрах орчин тий. Эргэлтэнд ингээд оруулж чадбайгаа байхгүй энэ гоё байгалийнхаа үзэсгэлэнг зүгээр амьдарч байгаа газар тийм ээ. Манайд ч болохоор ийм байгалийн үзэсгэлэн үзэх гэж айгүй хол яваад ингээд нэг тийм дэд бүтцийн асуудал хэцүү байгаа юм л да. Тэгэхэд энэ уулан дээр амьдарч байгаа хүмүүс одоо ямар гоё амьдарч байгаа бол машинтай дээшээ гарахгүй ингээд тараам хийцэн. Гэх мэтчлэн бас ийм зүйлсүүд айгүй их байдаг юм байна. За ингээд 36 мянган хүн амтай Лихтенштейн гэдэг улс руу орж ирж байна. Тэгээд холоос харахад бол нэг бас гэрэл мэрэлтэй харагддаггүй. Ер нь бол энэ одоо яг энэ Лихтенштейн улсын энэ Ватууз хот нь бол 5000 гаруй хүн амтай. Тэгээд бараг нэг хүн ам цөөхөн одоо 5000 гэдэг бол бараг байхгүй шахуу шүү дээ. Тэгэхээр бол ер нь ийм хөл хөдөлгөөнгүй ил хөл. За нэг иймэрхүү бол эхэлж байна. За тэгээд Лихтенштейн улс маань тунчиг хөл хөдөлгөөн бас багтай байна. Тэгээд одоо бол цаг дөнгөж 7 болж байгаа. Тэгвэл бол хөл хөдөлгөөн бол маш бага байна. За тэгээд Лихтенштейн улсын хувьд бол хамгийн сонирхолтой онцлог зүйл нь бол энэ хаан засаглалтай улс. Одоо энэ дээр харагдаж байгаа энэ цайз бол яг нөгөө хааны ордон. Тэгээд энэ Европ доторх бол хаан засаглалтай тийм ийм өвөрмөц улс байгаа. Одоо өөрөөр хэлбэл нөгөө хаан нас барлаа бол хунтайж нь энэ улсыг удирдсан тийм ээ. За тэгэл хунтайж нас барлаа бол түүний хүүхэд нь энэ улс орныг удирддаг. За гол их мэдл бол ийм хаан төвлөрдөг. За ийм хаан засаглалтай бас улс байгаа. Тэгээд хүн амын хувьд болохоор 36 мянган хүн амтай. Тэгээд сонирн богод 36 мянган хүн амтай. Тэгээд газар нутгийн хувьд болохоор нэг хаашаага одоо 160 км квадрат гэсэн үг. Тэгээ 13 км, 13 км, 13 км гэл ингээл дөрвөлжлэхэд ингээд энэ улсын газар нутг нь болчихж байгаа гэсэн үг. Тэгээд ер нь бол би нөгөө жуулчдын бас ингээд хөтөлбөр интервьюдээс маш харж ирсэн. Тэгээд ер нь Швейцараар аялж байгаа хүмүүс бол ингээд Лихтенштейн улсыг дайраал ерөнхийдөө гардаг. Энд бол нэг тийм үзэж харах юм байхгүй. Одоо нэг нь энэ Ватууз гээд хааны цамхаг байна. Нөгөөх нь болохоор нэг юм музей байгаа юм билээ. Тэгээд нэг юм орчин үеийн зураг мурагтай нэг хэсэг байгаа. За ингээл ерөнхийдөө Лихтенштейн улс бол болчихж байгаа юм. За тэгэнгүүт би Монголд маш олон ийм контентууд гарч үзчихсэн л да ингээл нэг та үзчихсэн нь Лихтенштейн улсын ингээл Европын хамгийн баян тэнд нисэх хонгоцны буудал байхгүй ийм мөртлөө дэлхийн мянган хүн энэ улсын иргэн болохыг хүсдэг мүсдэг гэл ингээл амар нөгөө хүлээлттэй яагаад байдаг тий ойлгоод байдаг. Тэгээ яг бодит нөхцөл дээрээ бол үзэж харах юм бол ерөнхийдөө ингээл болоо. Гол асуудал нь юу вэ гэхлээр би өмнө нь бас Карибын ингээл 70 мянган хүн амтай тийм ээ 100 мянган хүн амтай жижигхэн газар одоо нутагтай улсуудад зөндөө очиж ирсэн шүү дээ. Тэгээд тухайн үед би ингээд бас гайхдаг байсан. Ягаад ийм цөөх хүн амтай улсыг те ингээд үлдээчдэг юм болоо. Энд чинь дэлхийн энэ олон явцад бол энэ улсуудыг чи ингээд одоо шиг Карибын арлуудыг бол Америк ч юм уу аль нэг улс бол ингээд өөртөө аваад авчих байсан шүү дээ. Европын улсууд авцсан ч улсууд байдаг. Гэхдээ ягаад тэднийг аваагүй үлдээсэн бэхээр ерөөсөө ийм санхүүгийн таатай орчин бий болгох юм лээ. Одоо жишээлбэл энэ Лихтенштейн улс бол яг энэ Австри, Швейцарын голд байгаа ийм тэ 13 км хаашаага нэг ийм нийтдээ 160 км ийм газар нутагтай. Тэгээ энэ чинь ирж ерөнхийдөө гол компани байгуулдаг юм байна. Одоо энэ Европын. Тэгээ энэ чинь ирж компани байгуулахаар энэ чинь нөгөө татвар матврын бүх юм таатай нөхцөлтэй. Дээр нь энэ чинь ингээд тусгаар улс учраас нэлээ нөгөө өөрийн гэсэн хууль дүрм системтэй болохоор тэгээд энэ чинь компани байгуулад хажуу тийшээ ороо компаниуд нь үйл ажиллагаагаа явуулт юм байна. Европ дотроо. Карибын улсуудаас мөн тийм байсан. Тэр цөөнхөн амтай жижиг газар нутагтай улсууд ерөнхийдөө Америк, Европын томчууд, баячууд нь ирж тэнцээ компани байгуулдаг. Дээр нь тэр миний очиж ирсэн Карибын улсуудаас офшор бүсийн улсууд байсан. Тэгээд ийм санхүүгийн бас нэг ийм юу гэдэг тийм эрх ашиг бас байдаг учраас энийг ингэж том улсууд бол зөвлөж байгаа дундаа ингэж үлдээчдэг. Одоо Европоос зөндөө тийм жижиг улсууд бий л дээ. Яг одоо Лихтенштейн шиг тэгээ би тэр улсууд руу бас очино. Тэгээд ерөнхийдөө тэр бол яагаад ингэж үлдээсэн байдгүй гэдэг нэг ийм бас геополитик улс төрийн ийм шалтгаантай байд юм л дээ шүү. Мэдээ зүгээр интернетээс уншихаар нийтлэг тайлбар нь бол ингээл өөрөөр тайлбарладаг. Яг бодит байдал бол
ийм байд юм блэ. Тэгээд ерөнхийдөө ингээд Лихтенштейн улсаар бол ингээд дайраад өнгөрлөө. Одоо энэ ч хоноод ч юм уу эсвэл ингээд өглөө ирээл өдөржин үзэж харъя гэх юм бол байхгүй. Харин Швейцар бол үнэхээр бас их гоё байгальтай улс байна шүү. Би ерөнхийдөө одоо ингээд миний явсан улс маань 80 гарцсан. Тэгэл зөндөөл ингээд гоё байгаль те Кавказын улс, Амазонгийн ширэнгэн ойролцоох Латин Америкийн улсууд ингээд Карибын улсууд дээр нь Монгол улсаар яваад ингээд зөндөө бас гоё байгаль үзчихсэн. Гэхдээ Швейцарын байгаль бол бас үнэхээр тийм гоё өвөрмөц тийм төр засгийн ч өөрөө ингээд тэрийг их гоё ингэж байглаар нь тийм хадгалах тийм үзүр үйлчилгээ тийм юуг их сайн хийсэн юм байна. Эргэлтэнд их гоё сайн оруулсан юм байна. Тэгээ ийм бас гоё байгальтай. Тэгээ Швейцар бол зайлшгүй бас нэг ирж үзэх ёстой улс байна шүү гэдэг дүгнэлтээр ингээд энэхүү бичлэгээ өндөрлөө. За ингээд бүгдээрээ дараагийн улстай уулзцаая.